Улаанбаатарт 15 цаг болж өртөө подкастын цаа шинэхэн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Би Нараа байна. Би уянгаа байна. Өнөөх уянгаа байна. За юу яцгаана? Юу яцгаана найзуудаа? Уянгаа тавтай морил. Хаад Өртөө подкастнда дахиад ингээд подкаста их сансан байна. 100-ыг дуусгаад намрыг хүлээж агаад ингээд шинэ дугаар хийж байна. ер нь амар чинь айгүй тийм том ажлууд эхэлсэн шүү дээ. Тэгэхээр ер нь яг зөв цагтаа л эхэлж байна манай өртөө подкаст. Тийм манай Монголын 100-аас их завгүй өнгөрт юм байна өө. Тэгэл бүгдээр хөдөө гадаа яваад ийш тийшээ бас өөрийнхөө амьдралыг өгөөд их завгүй байлаа. Гэхдээ бид нар бас хоосонгүй. Тийм ээ, бид нар үнэхээр хоосонгүй. Одоо бүр илүү сонирхолтой одоо агуулгуудаар ярина тий. Тэгээд ихэнх одоо өмнөх 20 дугаараас ихэнх маань нөгөө төлөвлөлттэй холбоотой дугаарууд хийсэн. Энэ удаад одоо ингээд хэсэгтээ бид нэр архитектураа ярья гоё. Архитектураа сурталчлая гэж байгаа тий. Тэгээд тэр зорилгоороо Pritzker буюу архитектурын одоо Pritzker гэдэг шагналын тухай. Ер нь манай мэргэжлийн Нобелийн шагналыг гэж явд юм билээ шүү дээ. Тийм. Тэрний тухай яриад эхэлсэн байгаа. Тэгээд цуврал маягаар ингээд ярьж байна тий. Тэгээд энэ хүү шагналыг болвол мэргэжлийн хүмүүс нь яг тодорхой хэмжээгээр мэддэг ч гэсэн бас мэргэжлийн бас сонсогчд ч гэсэн манайд байгаа шүү дээ тий. Тэр хүмүүсээс ингээ гоё мэдээлэл авч байгаа их гэж бодож байна. Ер нь нэлээд урт түүхтэй тэгээд гоё тийм архитектурлаг ертөнцөөр ингэж аялж байгаа болохоор хүмүүст амар гоё сонирхолтой байхаа. Тэг хүмүүс ч гэсэн тэнд дурддагж байгаа барилга байшин архитектурын талаар үргэлжлүүлээ судалж байна шүү дээ. Тэгээд яг Pritzker Awards гэдэг хайгаад үзэх юм бол нөгөө нэг ямар онд ямар шагнал авсан гэдгээр нь гарч байгаа болохоор тэгээд судлах байхаа. Тэгээд өнөөдөр манай уянгаа маань болохоор тийм би Петер Зумтер гэдэг Швейцарын архитекторын талаар ярина. Тэгээд ярахаас өмнө юм ингээд хэлье заяа. Ингээ ерөнхийдөө бид нар ингээд сургууль сурахтаа ч юм уу өөртөө ингээд инспирэшн олдог, сэтэл авдаг архитектороо ингээд сонгоол тий. Энэ хэр гоё архитектор байна ингээд за ихэнх маань заахаа тийдийг мэддэг шиг. Тэг ингээд өөрсдийн гэсэн ингээд туртай архитектороо ингээд олдог байхгүй юу? Тэнгууд манай мэргэжлийн гоё нэг давуу тал нь ингээд амар урлаглаг. Одоо жишээлбэл эдийн засагч ч юм уу, банкны салбарын хүн эсвэл нийгмийн хүн тэр болгон ингээд яригадаад байхгүй. Тэнгууд хинүүс ингээд нийгэмд яг юу яригддаг вэ гэхээр дуучин, жүжигчин, уран бүтээл зурагч ч юм уу те ингээд нөгөө урлагийн салбарын хүмүүс аягүйх яригддаг. Тэд нар хин нэгний инспирэшн, хин нэгний одоо юу гэдэг зорилго болж ингэж байдаг шиг архитекторуудад бас тийм боломж байдаг нь амар гоё санагдсан. Тэгэл ерөнхийдөө одоо маш олон амжилттай байгаа архитекторууд байгаа ч гэсэн хүмүүний нэг доторх сонирхол янз бүрийн юмнууд өөр болохоор өөрийнхөө дуртай архитекторыг олох хүртэл ингээд сэрч одоо гоё судалгаа хийгээд тэгээд одоо яг одоо интернет цахим орчин хүмүүжсэн юм чинь тэр хүнтэйгээ бүр ингээд танилцаад одоо тэр хүнийхээ ажлын туршлагаас суралцаад бараг нөгөө хэн багш маань байна гэдэг шиг багшаа олоож болох тийм боломж байгаа надад даадлалтай санагцсан байхгүй юу. Тэгээ яриа эхлэхээс өмнө энийг яриад тэгээ би яагаад энэ Петер Зумтер гэдэг хүнийг сонгож ярмаар байгаа вэ гэхээр танилцаад бол амар удаж байна. Танилцаад гэдэг нь яг зүгээр энэ хүн ийм архитектор байдаг гэдгийг мэдээд гэсэн үг шүү дээ тийм. Тэгээ миний зарим яриа ингээд юу яаж матгүй. Хитрхи дотны юм шиг ярьж матгүй. Тэр хизээ танилцсан. Би оюутан байхдаа Петер Зумтер өвөөгөө танилцлаа. Өвөө маань 81 настай одоо. Тэгээ яг оюутан байхдаа нөгөө хичээл дээр танилцуулга хийх гэж та мэддэг болсон л да. Гэхдээ номын уншаад тэгээд төслүүдтэй танилцаа тэгэл ингээл одоо ч ихсэн энэ хүнийг би ингээд биширж байгаа байхгүй юу. Тэгээ яагаад вэ гэдгийг ярина. Юу нь миний сэтгэл зүрхийг тэгж их татсан бэ гэхээр одоо энэ ч би өөрийнхөө товчхон ингээд танилцуулгыг ярьчвал би ингээд нөгөө уран зураг, уран баримл тиймэрхүү юм их сонирхдаг гэсэн. Тэгээ баг зураач юм уу, дизайнер болъё доо гэж бодож байгаа л архитектур руу ороод ингээд сураад төгсөөд ажиллаж байгаа. Тэгэхдээ одоо мэргэжлээ орхихгүй байх нэг шалтгаан байгаа хүн нь Петер Зумтер гэж би бодож байгаа. Яа тэгэхээр энэ хүний сонирхол, үзэл бодол тэгээд одоо цаашд ярих тэр номных нь агуулга тухай тэр нь миний одоо зорж байгаа хүсэл зорилготой нэг чигт байдаг гэх юм уу? Тиймэрхүү төрлийн архитектор байхгүй юу? Тэгээ илүү урлагтай архитектурыг ортуулж чадсан гэж би харсан.
Тэгээд энэ хүнийг яхаар арга танилцуулах хэрэгтэй юм байна гэд чирээд авдрлээ. За өвөг авчирсан байна. Өвөг авдрлаа. Өвөө маань яг хөтэ 1958 оны хүн юм шиг байна. Тэгээд одоо 81-тэй гэр чинь бас нилээ. Гэхдээ харьцангуй цөөхөн төслүүдтэй. Одоо тадаандоо тэгээд бас одоо би аркич гэдэг юм уу тийм олон улсад төсөл хийдэг архитектуруудыг бодвол маш цөөхөн тооны төслүүдтэй. Гэхдээ тэр төсөл болгоно чанартай дандаа ингээд хүмүүсийн санаар төрдөг тийм архитектур аахгүй. Одоо энэ дээр харж байгаачлан маш олон шагналыг маш олон ч хийжтэй. Яг энэ дээр онцгойлж 4 шагналыг бичсэн маа. Одоо скейлийнх нь үүд юм уу? Тэгээд одоо харж байгаачлан Pritzker шагналыг бол 2009 онд авчихсан. Тэгээд Riba буюу одоо архитектурын бас нэг том тийм шагналыг голд медаль гэж энэ болохоор 2013 онд авчихсан мэлээ. Тэгээд энэ хүний чинь карьер бараг 1967 оноос эхэлсэн. Гэхдээ 2013 онд энэ Riba шагналыг авахдаа мань хүний төслүүд нь ердөө 20 төсөл байсан гэж аахгүй. Тэгээ одоо ч гэсэн даруухан гэх юм уу эсвэл өөрийнх нь чин зорилго нь тэр байсан уу? Офис одоо өөрийнх нь студ ажилладаг архитектурын студ нь ердөө 30-аад хүн ажилладаг. Том архитектурууд ч юм бол бүр хэдэн зуугаар нь одоо ажиллаж байгаа штэ архитектур атлерыг. Тэгээд ийм даруухан өвөө. Тэгээ Швейцар бол өөрөө их тийм байгалийн тогтцол гоётой их тийм танаар мэдж байгаа штэ тий архитектур Швейцарт ямар архитектурын төслүүд байдаг вэ гэж судлаад үзээрэй. Ихэвчлэн байгальтайгаа уусан байгалийн энэ одоо гоё үнэт зүйл гоё сайхныг мэдрүүлсэн тийм төслүүдийг эдий тийм газар байгаа. Тэгээд яалтчгүй тэр онцлогоо бас шингээсэн байна гэж би хараад байгаа байхгүй. За тэгээд хаанаас нь эхэлж ярих вэ гэхээр Peter Zumthor-ийн тэр Thinking of Architecture гэдэг ном байдаг. Тийм. Тэр нь цөөхөн хэдэн ном одоо хэвлэл байдгийг хамгийн одоо өөрийнх нь ажлын өөрийнх нь архитектурын төслүүд бодож зандаг тэр зүйлсийнх нь нэгдэл болсон нэг тийм ном байдаг. Тэгээ тэр номон дээр ерөөдөө юу бичсэн байдаг вэ гэхээр бусад архитектуруудын номтой харьцуулахад заяа. Одоо ингээд төсөл болгоно тайлагнаад тоо үзэл баримтлал тоо тиймэрхүү юмнууд ярихаасаа илүүтэйгээр туршлага ярихаас илүүтэйгээр дийлэхтэй мэдрэмжээ хаваалцсан тийм жижигхэн ном байдаг хгүй. Тэгээ эндээс би юуг нь онцлохыг хүсэж байна гэхээр мань хүний одоо өөрийнх нь мэдрэмж гэх юм хүүхэд наснаасаа юу мэдэрсэн. Тэгээд одоо ажиллаа хийхдээ юу чухалчилтыг ингээд тий. Энийг ном нь эхлэхдээ болохоор ингэж эхэлдэг. Өөрөө ингээд хүүхэд насаа дурсан тийм дуртатгалаа бичиж байгаа. Тэр дээрээ болохоор ингээд шатны миний амьдарч исэн тэр газрын шатны гişгүүрүүд бариул хаалганы тэр юм бариул те тэрийг нээхэд байдаг манай ахын тэр цэцэрлэгт хүрээлэн тэндээс тусах гэрлийн одоо тэр мэдрэмж миний харьсанд хүрэх тэр энэ мэдрэмж гих мэтэр ингээд эхэлж байгаа байхгүй. Тэгээд өөрөө болохоор тэр хүүхэд наснаас өдийг хүртэл цуглуулсан орон зай, гэрэл одоо бүр юу эдийн цаг уурын тэр сонин мэдрэмжүүдийн цуглуулгыг төсөл болгодог гэж өөрөө дурдсан байдаг. Энгийнээр одоо намын нэмэгдгээд хэлэх юм бол тийм байдаг. Тэгээ эдрийг мэдээж мэрэгжлийн хэллэгээр яг ингээд задлаад бичсэн байгаа юм. Гэхдээ энийг уншаад үзүүлэх тийм нэг тийм нуршуу биш юм айгүй ойлгомжтой. Тэгээд маш мэдрэг тийм хүн байсан төдийгүй одоо л төслүүд нь дандаа гэрэл, сүүдэр, тэгээ материал энэ эдгээрийг маш их түлхүү ашиглаж, давмгаа ашиглаж тийм одоо хүмүүс одоо барилгад нь орсон хүмүүс ч гэсэн тэрийг ингээд шууд илт мэдрэхээр тиймэрхүү төслүүд байдаг. За тэгээд барилга архитектурыг бол үзэхдээ өөрөө юу гэж үздэг гэхээр одоо бид нар мэднэ Mozart, том Beethoven ч гэдэг юм уу тиймэрхүү хүмүүсийн ая хөгжим гэвэл амар буруу хэлэх гэдэг. Тиймэрхүү хүмүүсийн бүтээлүүдийг бид нар ийм уянгалаг, хөг нийлэмжтэй их тийм тааламжтай хүлээж авдаг бол энэний эсрэг нэг ийм урсгал байдаг нь одоо contemporary буюу
маш олон зүйл цуглуулгыг шууд ингэж хүргэдэг тийм нэг урсгал, контемпорари урсгал байдаг шүү дээ. Яг өөрөө бол яг тийм төрлийн архитектурыг хийдгээ гэж энэ номд хэлсэн байна. Контемпорари архитектур гэсэн. Тэгээд саяны ярьснаас ойлгох юм бол маш олон материал, гэрэл, нийлэмж, юм жижиг деталлуудын цуглуулгаар нэг бүтэн барилгыг бүтээдэг гэж ойлгож болно. Тэгэнгუuта энэ нь эргээд хэлбэрийг одоо хэлбэр хөөхөөс татгалцдаг гэсэн. Нэг том хэлбэр гаргангуудаа одоо концепцийн тайлбарлахаас илүү барилга дотор нь ороод бүх ингээд деталь мэдрэмжүүдийг нь тайлбарлал энэ хүний барилга дээр илүү оновчтой ч юм. Нэг иймэрхүү вайбтай. Иймэрхүү мэдрэмж өгөх тийм. За тэгэл ингээд номон дээрээ сэтэл авдаг, баримл, журам бүтээл, журам зураг гэд ингээд тайлбарсан байдаг нь миний нөгөө сонирхдаг байсан хүмүүс байж таарсан. Оюутан баг. Тэр нь надад аягүй их сэтгэл төрүүлсэн байдیں۔ За тэгээд эхний энэ танилцуулмаар байгаа төсөл болохоор та нар маань бас өөрсдөө Петр Зумтер гэд хайгаад үзээрэй. Мэдээж маш олон төслүүд байгаа. Тэр болгоныг энд ярих юм бол цаг нь хүрэхгүй. За тэгээд энэ Kunsthaus Bregenz гэд 1997 оны төсөл барилга байгаа. Энэ бол Петр Зумтерийн хамгийн алдартай төслүүдийн нэг. Энэ одоо монголоор бол энэ Bregenz гэдэг газарт байдаг арт хаус одоо галерей үзэсгэлэнгийн танхим гэх юм уу? Ийм барилга байгаа. Гэтэ 5-6 давхар ийм дөрвөлжин барилга. Тэгээ энэ барилга дээр юу онцлог вэ гэхээр үзэсгэлэнгийн танхимд маш их гэрэлтүүлэг хэрэг болдог. Тэгэнгუთ гэрлийг нь шийдэхдээ энэ frosted glass буюу энэ сарниулсан ийм шилэн материалыг барилгадаа тэр чигээр нь ашиглаад тэгээд байгалийн гэрэлтүүлгийг хагас нэвтрүүлээд үзэсгэлэнгийн танхимдаа ашигладаг. Ийм онцлогтой барилга. Тэгээ энэ 1997 онд хийгдсэн хэд харцангуй тийм тухайн үедээ бол шинэлэг материалыг ашигласан. Тэгээд одоо гэрэл гэхээр бидний мэддгээр тогн залгадаг гэрлийг хасаах хэрэгтэй гэж боддог байсан бол энүүгээрээ маш шинэлэг тийм төсөл байсан. Тэгээ энэ нь одоо өөрөө ч гэсэн эндээ үзэсгэлэнгээ гаргаад дээр түмий баха. Тийм нэртэй тэр үзэсгэлэнгээ гаргаад тэр үзэсгэлэнгийнх нь бас гол санаа нь болохоор маш олон зүйлийн цуглуулгыг ингээд гоё атмосфер, гоё уур амьсгал өгөх, тийм орчин бүрдүүлсэн, тийм үзэсгэлэн байлээ. Тэр бас их сонирхолтой. Тэгээд ийм барилга нь их алдартай. Тэгээд энд одоо ч гэсэн үзэсгэлэнгүүд гардаг. Энэ үзэсгэлэнгийн одоо барилга нь өөрөө вебсайттай. Тэгээд байнга мэдээллүүд орж идэг ийм contemporary галерей гэх юм уу байгаа. Тэгээ одоо энэ тааз бол гэрэл хасаагүй юм байдлаар хамгийн дээд орт нэгдэг. Нарны гэрэл тусгална ингэж харагдаж байгаа гэсэн. Тэгээ шат матны эсгүүд нь ч юм уу одоо бидэрт нөгөө байгалийн гэрэлтүүлэг хараахан тусаад байдгүй тийм орон зайнуудад шатны хөнгөл өөр юу ч гэдэг тиймэрхүү эсгүүдтэй энэ шилийг ашиглаад гэрэлтүүлэг оруулж өгсөн юм онцлогтой. За тэгээд дараагийн нэг алдартай төсөл нь болохоор энэ Columba Art Museum гэдэг энэ Германы Колон гэдэг газар байдаг. Ийм барилга. Энэ болохоор онцлогтой нь бас сэргээн засварлалт байгаа юм. Энэ харагдж байгаа энэ хуучин тоосууд аа зү. Энэ тоосгууд эдгээр нь болохоор нурцсан одоо суурь, хуучин суурь гэсэн. Энэ дээр өөрийнхөө одоо төслийг буюу энэ дээдлийн хэсгийг барьсан. Тэгээ дотор орон зайг нь харуул бас их сонирхолтой. Хаад үзээрэй. Дотор орон зайдаа болохоор бас нэг тийм угаасаа тийм зохиомл шин барилга гэж мэддэггүй. Яг л тэгээ энэ хуучин барилгын дотор энэ барилга байх үед ингээд бид нар орж танилцж байгаа юм чи тийм мэдрэмж өгдөг. Тэгээд энэ нэг жижиг тоосгуудаад эдгээр энэ арзгарууд нь энэгээр ингээд наны гэрэл тусаж байгаа хгүй. Тоосгуудаа угаасаа юм зайтай өрцөн. Тэгээ энийхэн санаанаас юу юм бэ гингүүт. Энэ хуучин тоосгыг одоо шууд шинэ блокт ингээд нийлүүлвэл энэ хоёрын ансамбл ингээд мэддэхгүй болж штэ тий. Энэ хуучныгаа хитрхи даарна штэ тий. Тэнгүүд энэ нэг тийм сэрэг хуучин чимшигтэй төгс биш тэр гүйцэтгэл нь эндээ одоо хань болж байгаа гэсэн. Хуучин тоосгондоо. Хуучин тоосгоо илүү хөндлөж байгаа хэрэг гэх юм уу. Тэгээ энэ барилга дотор бас нэлээд олон хуучин сүмүүдийн тийм хаарсан шил тоосгоч гэдэг юм тиймэрхүү зүйлсийг цуглуулж хийсэн мэт юм лээ. Энэ бас их сонирхолтой төсөөл. Тэгээд анх би бол энийг харахтаа сэргээн засварлалт гэж бас ийм төрлийн байж болох юм байна штэ гэсэн миний хувьд бол анхны тийм сэтэл өгсөн барилга байсан. Яг одоо сэргээн засварлалт гингууд
будаад ч юм уу байхгүй болсон юм дөөрэлгэж хийгээд дахиж шинээр ингэж нөхөх биш. Яг тэр уур амьсгалыг яаж цааш нь дамжуулах вэ гэдэг одоо сэдлийг өгсөн барилга гэх юм уу. Энэ нүгээрээ амир сэтгэлд хоногшсон тийм барилга байсан. За тэгээ энэ харж байгаачлаа 2007 оны барилга баз. Тэгээд Петер Сумтер маань болохоор 2009 онд Прицкерийн шагнал авч ирсэн мөлий. Тэр том одоо Прицкер гэдэг шагналыг өгсөн бэ гэхээр маш одоо сенситив буюу мэдрэмж тэгээд маш олон зүйлийн хослол болсон тийм материал гэрэл тийм зүйлсийг одоо барилгад ашиглаж байгаа нь юм шинэлэг байсан учраас Прицкерийн шагналыг өгчихсэн байна. Тэгээд тэр үеийн одоо архитектур бол нэлээд масс культуржилт рүү ирчимжсэн дээ. Тэгээд илүү тийм гоё сайхан байх тал руу хандчихсан бол Петер Сумтер бол илүү байгалыг одоо орон зайг илүү хүндэтгэж төслүүдийг хийдэг байснаар даваа талтай. За тэгээ энэ дээр гол юм аяарий заяа. Энэ болохоор хамгийн алдартай төсөл нь буюу одоо Thermowals энэ германаар юм шиг байна. Тэгээд энийг болохоор орчуулахаар thermal baths буюу одоо уур амьсгалын ийм баа нөхгүй шүү дээ юм биш тийм санти. Энэ спатай тэгээ энэ одоо харагдж байгаа энэ уулынхаа байдаг байршил нь болохоор Швейцартаа байдаг. Тэгээд өөрийнх нь төрсэн газар буюу Швейцарт байдаг. Тэгээд Швейцар чинь нөгөө энэ байдаг уул нь өөрөө ийм газараасаа одоо бидний хэлдгээр хашаа ундардаг. Тийм газар. Тэгээд энийг томгүй жижигхэн яг 1.5 м өндөртэй 2-3 давхар барилга байна. Дахиад нэг харж арай. Тэгээд энэ барилга дээр болохоор одоо миний хамгийн ижид гарсан байхгүй. Тэгээд энэ барилгын нэг онцлог бол надад туссан хамгийн тэр сонин санагцсан онцлог болохоор энэ баруун дэд булан дээр харагдаж байгаа энэ нэг имгээ хэлбэрийн юм байгаа. Энэ дээр нэг заа гарч маад тийм цааз нь хантаа шууд залгаагаад энэ өөрөө ингэ шууд construction буюу бүтээсэн юм гээ хэлбэрийн за хамнаасаа тааз ингэ үргэлжлэсэн. Тэгээ маш олон имгээ хэлбэрийн юмнуудыг ингэ нийлүүлээд одоо бид нөгөө баган дам нуруу гэдэг ингэж явдаггүй. Одоо ингээд гээ хэлбэрийн юмнуудыг нийлүүлээд за тэгээ энэ заагууд гарч байгааз энэ нөгөө гэрлээ шингээж өгсөн. Одоо бид нар гэрэл тосно гэсэн үг үү? Спа байх өрөөнүүд байгаа шүү дээ тийм. Баануудтай тэр устай усан сантай хэсгүүд нь гэрэлэн тусахтай одоо энэ бүтээцийнх нь онцлогоор гэх юм. Энэ завсраар нь гэрэлэн тусаж ингэж яадаг. Ийм бүтээцэл нь айгу сонирн байлаа. Тэгээд номыг уншиж байхад мэдсэн нэг зүйл нь болохоор Петер Сумтерийн бас нэг үзэл бодол нь form болон construction хэлбэр буюу бүтээц. За тэгээд нэг нь болохоор appearance болон function. Гадна үзмж болон одоо функц гэдэг хэлж тэ функц барилгын тэр нөгөө зориулт энэ хоёр хизээч тус тустай байхгүй. За дахиад хэлвэл барилгын хэлбэр болон бүтээц нэг холдож хэлэхгүй заяа. Хоорондоо заавал авцалдаатай байх хэрэгтэй. Одоо хэлбэрийг гаргачаад араас нь бүтээцээ боддог бол Петер Сумтерийн хувьд бол муу төлөвлөлт болно. Тэгээд тухайн барилгын өнгө үзэмж нь өөрөө юуны барилга юм бэ гэдгийг харуулдаг байх хэрэгтэй гэдэг энэ үзэл баримтлалыг хатуу баримтлалт юм байна л да. Тэгээд энэ барилга нь өөрөө энэ Thermowals гэдэг барилга нь бол энэ үзэл баримтлалыг хамгийн тод харуулж өгсөн гэж бодож байна. Тэгээ энийг ингээд задлаад барилгын судлал их амар сонирхолтой. Энэ нэг ийм пилта шиг одоо чулуун энэ материал байгаа шүү дээ. Энэ бас орон нутгийн материал, фасадных нь энэ ингээл тэр чигтэй заяа. Дотор ороод энэ усан сантай өрөөнүүд нь интерьерийнх нь, экстерьерийнх нь материалууд ч гэсэн энэ. Тэгээ энэ нь өөрөө ингээд байгалийнхын материал дээрээс нь халуун тэр уур ингээ гараад өөрөө ууршингууд энэ цантаж манддаг. Тэгээ тэр ийм нэг амьд мэдрэмж өгдөг. Ийм амар тийм cool заяа. Тэгээд гэрэл байгалийн гэрэл тэгээ тэр чочтын буудлах тэр өрөө мөрөөний одоо зохион байгуулалт одоо атмосфер гэх юм уу тэр нь бүр яг л ингээл байгальд л байгаа юм шиг мэдрэмж барилга юм шиг надад бол санагддаг. Тийм амар онцгой сэн төлөвлөлт хийсэн тийм барилга байгаа. Thermowals юм байна. Тэгээд энэ гэхдээ 1996 гэдэг ч юм уу нэлээд дээр юм ба шүү дээ. Тийм аа. Тухайн үед бас л ингэж тэгж ийн гэхээр манай бол нэлээд бас инженер сэтгэлгээтэй юм байна тий. Инженер сэтгэлгээтэй. Тэгээ энэ нь юутай холбоотой гэхээр ийм кабинет хийдэг
гэр бүлээс гаралтай юм билээ. Аав нь тийм мужаам гэх юм уу те. Инженер тийм хүн байсан. Тэгээ өөрөө тэрүүгээрээ эхэлж коллежид сурж агаад тэгээд архитектураар сураа явсан юм бэл. Тэгэхээр одоо архитектурын маань өөрийнх нь үндсэн суурь авьяас мэдлэг тэр суурь хүмүүжил нь ерөнхийдөө жоохон бүтээцийг онцолдог, бүтээц дээр их тулгуурладаг тийм төрлийн хүн байгаа нь төслүүдээс нь харагдаж байгаа юм. Тэгээд их олон сүм энэ төргээд янз бүр юм хийдэг. Тэгээд бас нэг дурдах хэрэгтэй юм болохоор материалыг ялтчихгүй бүр ингээл ич тийм гаргаж хийж чадж байгаа байхгүй. Бас нэг сүм байдаг нь болохоор би тэгтээ энэ төр жишээ оруулаагүй. Тэр сүм нь болохоор ингээд тийм шатцсан модны юугаар хийсэн гэсэн. Үнстэйгээ байгаа тийм шатаацсан тийм модоор гэтээ мэдээж тэрний юм сайн төрлийн л сайн чанарын л мод байх. Тэгээд тэр харагдаж энэ тэр яг л тэр шатцсан тийм юмыг нь харуулдаг. Тэгээд жижигхэн сүмдээ юу. Дотор нь орохоор нэг юм зурус бас гэрэлтэй нэг юм босоо заахтай. Тэгээд ерөөсөл тэр хэсэг юм шатцсан үнтэй. Тэгээд тэр нь шатаасан тийм тэр модыг ашигласан одоо цаад үзэл санаа энэ төр нь болохоор бас л тэр шашинтайгаа холбоотой дотроо ороод тэр өөрийнхөө хар муухайг ариусгахын тулд тэгээд тэр нэг хүнд мэдрэмжийг авчаад тэгээд тэр байгальд гарах тэр зурус гэрлийн хүчээр одоо өөрийгөө ариусгах ч гэдэг юм те. Тиймэрхүү байдлаар материалыг бол ингээл тултал ашигладаг. Тэгээ саяны ярианыхаа ихэнд хэлсэн шиг номынхоо ихэнд бичсэн байгаагаар машин мэдрэмтгий одоо байнга л одоо мэдэрч явдаг тийм төрлийн байхгүй. Тэгэл бараг л одоо ярилцлага энэ төрийг үзэх юм бол ерөөсөө л төсөл бол дурсамжуудын цуглуулга бүх тэр одоо мэдрэмж хүрэлцэхгүй тэг харах үнэр хүртэл төсөлд маш том нөлөө үзүүлдэг. Тэгээд нэг сонирхолтой ярилцлага нь залуу байхдаа нэг хүнд ярилцлага гэсэн юм байл та. Тэгээд тэр нь таны одоо барилгын гол санаа юу вэ? Та төслүүдтэй юуг хамгийн хэрхэмлдэг вэ гэдээ асуусан юм байна. Тэгсэн чинь хариулаад тэгтээ оройн ингээ бодсон нь ерөөсө тэр хариулт нь хангалттай байгаагүй юм шиг санагдал. Нэг л тийм тухайлсан хариулт өгсөн юм шиг байгаад гэсэн чинь явж өөрийгөө хайж олсон чинь ерөөсөө л би мэдрэмжүүд ихэ цуглуулгаар төсөл хийх юм байна. Одоо окей. Өнөөдөр хүртэл хариулсан одоо би гэсэн үг шүү дээ. Яг өөрийгөө сайн гаргаж чаддаг гэж би болохоор. Тийм ч учраас цөөхөн ч гэсэн хийсэн төсөл болгоно нь ингэж хүмүүсийн олон анхаарал төртдөг. Тийм байх. За тэгээд ярианыхаа сүүл хэсгээр би болохоор Петр Зумтрын одоо сэтэл авдаг уран бүтээлчдийн бас ярих гэж утсахгүй. Нэг тийм артистлаг, урлаглаг хүн гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгээд яагаад тийм юм? Тэр нь одоо маш олон төрлийн одоо урсгалчиг хандлага байгаагаас алийг сонирхдгийг гэдгийг хальтган дурдыгээд бас аваад ирсэн. Энэ Ричард Сера гэдэг энэ хүнийг би болохоор ингээд энэ баримл нь өөрөө угаасаа алдартай болохоор ойтон багт ингээл юм судалтай шүү дээ. Тэгээд байн гарч ирдэг. Тэгэл нөгөө миний сонирхлын юм руу ингээд орсоор байгаад би ингээд нүдэлцээс байхгүй. Тэгэл энэ оны ямар сонд юу юм болоо гэл нэг тухайн үед анзаараа өнгөрөөсөн байсан чинь Ричард Сера гэдэг энэ хүний баримлыг дурдсан. Энэ хүний баримлыг номон дээрээ юу гэж дурдсан бэ гэхээр энэ уран бүтээлч нь бас л contemporary уран бүтээлч. Тэгээд бас онцлог нь ингээд байгалийн элементүүдийг түгээд тэг ингээд одоо жишээлбэл аль хэдийн байгаа заяа оршин байгаа юмнуудыг авчираад цуглуулад тэрнийг ингээд нэгэн бүхэл болгоод үзүүлээд тэр үзүүлж байгаа нь өөрөө энэ Ричард Сера гэж уран бүтээлчийн бүтээлэн гэсэн үг. Тэгэхээр яг ингээд өөрийнх нь Петр Зумтрын өөрийнх нь тэр төсөл одоо архитектурын төсөл хэрэгжүүлдэг тэр дизайны арга барилтай амин нийцээд байгаа. Тэгээд энэ хүний баримлуудаас маш их сэтэл авдаг хамт нэг юм хийсэн байдаг лүү. Энд нэг тиймэрхүү тэгээд энэ Ричард Сера гэж хүнийг бас сонирхол гэж үг. Энэ зурган тэгээ юу вэ? Энэ зурган дээр болохоор энэ металлийн маш юм том ханнууд. Тэгээ бид нар амьдрал дээр энгийн амьдрал дээр өдөр болгон ийм хэмжээний массыг мэдэрдэг юм байна л да. Зүг. Тэгээд металл байгаа шалтгаан нь бас өөрөө энзивэрсэн байгаа. Энэ металл байгаа шалтгаан нь одоо бас л байгалийн тэгээ цаг хугацааны ийм сүр хүчийг мэдрүүлэх одоо утгатай. Металл зэвэрж гинэ гэдэг маань өөрөө юм маш удаан цаг хугацаа ингээ өнгөрөөсөн байна гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ одоо энэ харж байгаа бол дундуур нь ингээд хүмүүс яваад үзэх боломжтой. Тэгээд яг энэ рүү ингээ орох моментууд амар нөхсөр мэдрэмж авах юм байна л да тий.
Тэгэхээр хүн төрлөختөнд тэр болгон ийм нөгөө нэг юмсын одоо сүрхчийг мэдрэх боломж байхгүй юм уу те. Нэрэл нэг ийм массив юм мэдрэх боломж биднэрт аюу ховс шүү дээ. Тийм. Тэгэхээр ийм гой уран бүтээлчд байгаанаас аяа өчүүхэн гэдгийг мэдрэх боломж олдоод гоё юм тийм. Тийм. Тэгээд энэ Ричард Серап гэдэг хүний бүтээлийг ингээд уншихаас нааш баг ойлгохгүй. Ер нь ингээд харахад хитрхи ингийн юм шиг тий хар ингээд цагаан дээр хараар зураал нэг контемпорари бид нар мэддэж штэ тий. Йоо би ч чадна штэ гэдэг шиг. Тэгээ уншихаас нааш ойлгохгүй. Тэгээ уншаад ирэн гот нэрээ тий бид нар ингээд одоо байгалыг хүндлэх хэрэгтэй юм байна. Юмсын оршин байгааг хүндлэх хэрэгтэй юм байна ч гэдэм. Тэгээ ингээд чулуунуудыг баахан чулуунуудыг нийлүүлж тавин гот үзэсгэлэн тавьж байцсан. Тиймэрхүү. Ер нь тийм төрлийн бүтээл хийдэг байгаа байхгүй юу? Энийг тэгвэл манайхан гоё сонирхоод үзье. Сонирхоороо тийм. Петр Зумтрийн хажуугаар сонирхоороо заяа. Тэгээд энэ хоёр хүн ялтч нэг цэг тогтолцоод байдаг. Учираас номдоо дурдсан гэж би бол ойлгож байгаа. Нэрийн хүртэл дурдж ийн гэхээр маш их сэтэл авдаг уран бүтээлчин байгаа. Тэгээд энэ бол гоё яг тийм. Тэгээд бас нэг дурдаад байгаа юм нь болохоор одоо нөгөө энгийн байдлыг Петр Зумтар маш их үнэлдэг. Хэд гэлцэл одоо нүсэр ч юм уу тиймэрхүү зүйлс татгалздаг гэж сайн ярьсанчлан энгийн байгаа юмсын оршин байгааг их хүндэлдэг. Бид нар ингээд эхлээд энгийн юмыг хараад ойлгохгүй. Тэгэнгუთ төвлөрөөд тэрний цаг хугацаа өнгөрсөн дурсамж туулж ирсэн түүхтэй нь харьцуулаад тэр ямар нэг энгийн зүйлийг ойлгох юм бол тэр энгийн зүйл хамгийн хүчтэй гэж үзэж байгаа хгүй Петр Зумтар. Тэгээд энэ одоо үзэл суртлыг хамгийн илэрхийлдэг бас нэг уран бүтээлчин энэ Эдвард Хоппер гээд зураач байгаа юм. Энэ болоо зураачийг реалист одоо зүгээр яг бидний нөгөө реалистик гэж ярьдаг. Реалист төрлийн зураач гэж хэлдэг мөртлөө зургуудынх нь бас тайллыг сонсвол бас аюу тийм контемпорари юм шиг. Тэгээд ихэнх зураг нь одоо энэ зурганд ирэх шиг юм. Маш энгийн. Тэгээ би яг энэ зурган дээр задалж үзчихсэн байхгүй юу? Бас нэг ойтон багтаал. Тэгээд энэ зурган дээр ингээд эхлээд бас ингээ харахад зүгээр л нэг ингээд тайван уур амьсгал өгж байгаа юм шөнийн дүр зураг юм шиг боловч энэ зургийг задлаад ингээд үзэхээр энэ эрэгтэй эмэгтэй хоёрын царайны хувирал тий. Тэгээ энэ зураг яагаад нэлэнхүүтэй харанхуй гудамж харуулснаа тэрүүхэн тэндээ нэг гэрэл асаацсан юм бэ гэдэг юм. Иймэрхүү өгүүлэмжүүд нь бас яг нөгөө Петр Зумтрийн гэрэлтэй хэрэг бидрэг харцдаг вэ, материалыг хэрхэн хүлээж авдаг вэ гэдэг үзэл сурталтай нийлж байгаа юм шиг надад санагдсан. Тэгээд энэ эрэгтэй эмэгтэй хоёрын царайг ингээд хараарцсан. Юу ярьж байгаа юм бол гэд ингээд боддог. Тэнгуут эмэгтэй амар бодлогшронгоо ингээд эрэгтэй нь бүр ингээд бодож исэн юм эсрэгээрээ болцсон юм шиг тийм дүр зурагтай ингээд сууж идэг. Гэхдээ энд аягүй тайван сууж байгааз. Тэгээд энэ хоосон гудамжийг одоо дүүргэж байгаа энэ гэрэл энэ хоёр хүний хоорондын нэг жоохон эвгүүтцэн юм шиг тийм хоорондынх нь уур амьсгал энэ гудамжийг тэр чигтээ ингээд бүрхэж авч байгаа. Гэх мэтээр энэ зургийг тайлбарладаг байхгүй юу? Энэ зургийг харсан чинь би тэгтээ анх харцаад нэг юм жаргалтай хоёр хоосон гэдэг тодруулаад харсан жишээл өрнө. Би бас их тийж бодсон. Анх чинь нөө хэлжсэн шүү дээ. Номон дээр тусгахтаа ингээл тэр нарны тусгал бүх юмыг ингээд мэдрэмжүүдийг хуваалцсан гэдэг шиг нэрээ яг тэр мэдрэмж байгаа тийм ээ тий. Яг шууд яг харны мэдрэмж тий. Нэг л агшин байгаа шүү дээ энд тий. Тэгэл энэс цаашаа царийн хувирал нь өөрчлөгдөөл гэрлийн турцгал нь жоо өөрчлөгдөж юм билээ тий. Энэ хоёр эхнэр нөхөр үү эсвэл болж байгаа юу ч юм уу тий. Тэр бол биднэрт хамаагүй. Гэхдээ энэ хоёр хүний яг энэ тухайн моментод санал зөрөлдөж байгаа ч юм уу тий. Энэ үзэл бодол биднэрт ингэ шууд тусч байгаа нь маш сонир. Тэгээ энэ гэрлийн элементийг ашиглаж байгаа энэ хурц өнцгүүд тэгээд энэ хоосон дүүрний харьцаа эдэр бол яг л Петр Зумтрийн барилгуудтай айгуу хөр тийм амар сонир. Тэг бас энэ хүний зургуудыг сонирхоод үзээрэй их гоё. Яагаад урлаглыг вэ гэж байгаа бас нэг тодруулах хэлэх юм бол одоо жишээлбэл би сая хэллээ нөгөө big гэдэг архитектурын фирмийн Bjarki гэд байдаг шүү дээ. Тэгээд Прицкер авсан хүмүүсээс бас нөгөө Алехандро Арафеня гэдэг яриг гэж бодож байгаа хгүй. Тэгээд одоо Луках маань хадаа андаа үг ярьсан тий. Тэдгээр хүмүүс маань их хвчлэн одоо нийгэмд тулгарч байгаа орон зайн асуудлуудыг шийддэг ч юм уу. Мэдээж тадаа андаа ч гэсэн сүм хийгээл ингээл гэрэл юмны зохиомжил маш сайн гаргадаг. Гэхдээ тэдгээрээс илүү энэ хүн өөрийнхөө мэдрэмжинд
үндэслэж гэх юм уу те өөртөө зориулж архитектур хийдэг юм шиг тэр дээр түрүүний хэлсэн чинь цуглуулсан миний тэр цуглуулсан орон зай мэдрэмжүүд төсөл болдог гэдэг ч юм уу те. Юу одоо бүр яг юу гоёгаас те одоо ингээд чи амар нэг мэдэрсэн заяа тэгээд өөр амар мэдрэмжтэй хүн тэгээ тэрийг ингээ уран зурган дээр ингээ үзүүлэх ч юм уу өөр ямар нэг юмд үзүүлэх гэхээр яг нэг тийм 3D тэгээ тийм орон зай мэдрэмж авч чадахгүй тэгээд тэрийг ингээд аваад ингээд бүр барилга болгоо бүтээсэн гэдэг чинь бүр ингээд гайхалтай зүйл байна. Энэ бол яг манай мэрэгжлийн бүр нээр гоё боломж гэх юм ба тийм зүйл тийм. Би тэгэл өөрийгөө ингээд зураач болох байж тийм гэж тэгэл заримдаа нэг тиймэрхүү ингээд бүтээл хийх нэг тийм сэтэл төрөл тэрэндээ ингээд шатаад байх үед ингээд архитектурт бас нэг тайвширч болох хэсэг нь энэ хүний барилгууд гэх юм уу тийм. Тэр гэрэл тэр орон зай мэдрэмж тэр бас тийм чиний хэлдгээр зөвхөн зурагнаас авах арай хангалтгүй тийм юмнуудыг бас амжуулж гаргах чаддгаар онцлогтой. Би ч гэсэн одоо ингэж яг тийм бид нар ингээл өдөр болгон амар архитектурлыг амьдарч чадахгүй шүү дээ тийм бүх архитектор яг зарим архитектор бол тэгж амьдарч чадчихлаа гал та. Зарим нь бол тэг ялтчгүй тэгээд өөр юм хийдэг. Яг тэр үед ингээд гоё юм хүмүүсийн хийсэн барилга бүтээлүүдийг харахаар ингээд үнэхээр нэрээ би инди байгаанаас энэ гоё болохоор байгаа штэ гээд тайвшрах орон зай өгч мөгөөд те энэ ах их нар маань хүн чинь яг ингээд дандаа 100% муц хийж чадахгүй штэ тий. Нэг тийм сонио шантрах үе байдаг өөртөө эргэлзэх үе гэдэгтэй би ер нь юу хийгээ яваад байгаа юм. Тэгээд тэнцээ хүрэхгүй ч гэсэн нэг тийм зорилго байх хэрэгтэй гэдэг тий. Миний хувьд бол тэр яг зорилго байж оюутан цагт бол байж чадсан. Одоо жоохон өөрчлөлтөл байгаа л да. Тэрийг дараа. За үгээл архитектур ийм сайхан зүйл гэдгийг мэдрүүлсэн хүн байгаа юм да. Тэгээд Прицкерийг авсан тэр шалтгаан бол одоо ингээд тодорхой болж байгаа байх. Юм бүх юмнуудын дахиад ингээд үзээ. Ардаж байна. Тий, ардаж байна. Би номын уншсан санагдаад тэгтээ би дахиж өөртөө хадгалж авч уншина. Харин би оюутан багтаа нэг уншичаад тэгээд саяхан дахиад сэргээгээд уншсан чинь тухайн үед ойлгоогүй амар их байхгүй. Яг л хэлж байсан юм гэдэггүй эсвэл үнэхээр би хүлээж авахаараа бэлэн болоогүй байсан ч юм уу. Тийм юмнууд зөндөө. Тэгээ мэдээч номын хангалттай бүтнээр нь ярьж өгөөгүй. Зүгээр тэндээс онцлох хэдэн дахин давтагдаж дурддагдаад байсан гэх юм уу. Тиймэрхүү агуулгуудыг ингээд өнөөдрийнхөө подкастаар ярьж байгаа. Тэгэхээр та нар маань бас хэрвээ ийм төрлийн архитектур сонирхолтой энэ архитектурыг цааш нь судлаа гэж бодож ил номын нэг бүтнээр нь унших хэрэгтэй. Тэгээ монгол хэл дээр орчуулах хэрэгтэй. Тийм. Орчуулж маш сайн байна. За орчуулъя бүгдээрээ. Айгуу жижиг ном. Зөвхөн дуудсан л нэг 2 өдөрт ч юм уу. Тийм жижиг ном байдаг тий. Нэмгэн. Тэгээ доторх агуулга нь бол агуу. Амар тийм. Кино шиг. Тэгээ бас кино минод ордд юм аа. Ер нь л нэлээ урлын бүтээлүүд ингээл концертыг дуртагаас эхлээл найруулагч бас дурсан байсан баха. Тэрийг бол би тогтоогүй. Тэгээд ер нь нэлээ архитектур бол ганц зүйл биш юм а гэдгийг ойлголдог юм уу тийм. Архитектур бол тэгээд нэг бас таалагддаг юм. Эго багтай юм шиг санагддаг. Одоо нэг хэлбэрээс татгалзаад байгаа шүү дээ. Юу ч одоо хэлбэр юунд ч баригдахгүй гэж хэлээд байгаа байхгүй. Энэ нь болохоор одоо ингээд зөвхөн би гэсэн одоо энэ миний архитектур байх хэвээр миний барилга байх хэвээр гэсэн эго биш. Одоо юу гэх юм. Тэг зөвхөн дамжуулъя. Тэг зөвхөн энийг мэдрүүлъя. Түгээе гэдэг. Энэ юмыг үлдээ гэсэн ирмэлцэл илүү давмгай юм уу гэдэг нь бас амар таалагдсан. Тэгээ бас нэг дурдах хэвээр чухал энэ баг айгүй ингээд санаж явахад зүгээр нэг юм байгаа. Тэгээд ландскейпийн тухай дурддаг. Нэг хэсэг байгаа. Бонхос. Тэгээд тэр нь болохоор юу гэхээр ингээд ландскейп гэдгийг одоо ихэнх маань байгаль гэж ойлгож магадгүй. Тэгээд манай Зайкад ярьсан дээ нөгөө кейкам буюу зөвхөн ингээд тогтчилт биш шүү гэдгийг ярьсан. Яг тэр утгаараа ландскейп шүү заяа. Бид нар одоо архитектор төлөвлөлт хийж байгаа архитекторууд бол ландскейпийг хүндлэх хэрэгтэй. Энд бид нар шинэ юм барих чагаа биш зэ. Энэ үзэл бодлол бас амар сайн. Аль хэдийн оршин байгаа тэр юмыг бид нар хайж олоод тэнцэн тавих хэрэгтэй. Тэгсэн цагт бид нар ингээд айгуу тийм цаанаасаа л байх хэрэгтэй юм шиг тийм мэдрэмж авдаг шүү дээ. Ямарваа нэгэн зүйлээс яг л тийм мэдрэмжийг сайн барилга өгөх хэрэгтэй байна л да. Тэгээ харахад нэг юм гоцтой л юм шүү дээ.
одоо жишээлбэл жоохон уулч манай монголчууд ямар юм хөшөөний барилга дуртай шүү дээ. Хэлбэр гаргалтай сэлж мэлж байгаа. Тэр бол гэхдээ нэг төрлийн урсгал өгөөсгөж болохгүй. Гэхдээ цаанасаа л тэнд байх хэрэгтэй байсан юм шиг тэндээс ургаад гараад ирсэн нэг хад чулуу мэт. Тийм нэгдмэл байдлыг архитектур тухайн орон зайд өгөх ёстой гэдэг тэр үзэл бодлоос амар таалагдсан. Тэгээ энэ нь өөрөө байгалаа хөндлөж байгаа чи болон чамаас өмнө оршин байсан юмсыг хөндлөж байгаа тийм хэлбэр болж таарч байгаа байхгүй тийм. Тэгж бол байсан ч гэсэн хөө байж байгаа л тийм. Тэгээ тэр зохицолтолгоо бол өөрөө хамгийн том асаглал юм. Уянгаа маань ингээд ер нь ингээ урлагийн би ер нь уран зургаар явах байсан хүн ер нь байсан маа гэдэг жаа штэ тий. Тэгвэл хийжэл баддаг. Тэгвэл чиний хувьд нөгөө нэг архитектурт байгаа чиний хүсэж байгаа зорж байгаа зүйл нь орон зайны бодлол энэ архитектортэй илэрч гарч ирсэн юм ба штэ тий. Энэ орон зайг ийм хүн ингэж гаргасан. Тэгвэл Режи байсан болон цаашийн ер нь тийм дотороо хадгалж авдаг тийм нэг юм байдаг уу юм. Би яг нэг ийм мэдрэмжтэй тий ийм юм шингээсэн хэсгийг үлдээхийг хүсдэг юм уу? За. Тэ байгалах. Яг бодох юм. Дараа өөрчлөгдөд л байгаа юм байна л да. Яг оюутан дөнгөж оюутан багт ч ингээл амар хасаал. Ингээл тэг тийм үед бол ингээд гой харагддаг. Дээрэс нь маш их мэдрэмж өгч чадах. Яг л энэ хүний ерөө нэлийн төхөж бодож исэн юм шиг санагдаад байгаа хгүй тий. Гэрэл мэрлийг айгуу сайн ашиглах. Материалын нийлэмжийн тэр гоё л атмосфер өгөх. Бид нөгөө нэг уран зураг хараад таашаал аваад нэлээ удаа зогсдог шиг ийм атмосферыг өгдөг орон зай гэж бодож исэн. Гэхдээ одоо өөрчлөгдөөд илүү нийгэм рүү чиглээд ч юм уу тий. Жишээлбэл яаж одоо маш сайн шийдлэр баг төсвөр архитектур хаашаа эргэж болох вэ гэдэг юм уу тий. Одоо нэлийн хайж байгаа юм уу өөрийгөө дахиад сая гинт толгоонд орж ирсэн юм болохоор манай говьд нэг хийсэн нэг ресорт гэсэн шүү дээ. Ийм шансын хийсэн төсөл шүү дээ. Нэрний үлээд тэр чинь ямар Саравена говь сарав. Тэр яг нэг бас иймэрхүү нарны гэрэлтэй говьч өөрөө нэг юм тал. Тийм. Тэрийг аягүй сайн тусгаж өгсөн юм байна да гэж би бодлоо. Тэр чинь нөгөө Chance архитект. Энэ шүү дээ. Гоби Каравансарай. Каравансарай гэдэг чинь нөгөө Туркээр юм биш үү? Каравансарай. Юу л юм чи? Тэдний төсөл яг л тэнцээ байх хэрэгтэй юм шиг харагддаг тий. Эндээ санагддаг. Каравансарай гэдэг нэг юм байдаг байхгүй юу? Концепт нь жишээ. Ер нь юм онгорхой тийм би яг сургууль дээрээ үздэг л байсан. Юу юм те? Элемент юм те. Элемент одоо ингээд хуучны одоо Middle East country улсууд байгаа шүү дээ тий. Тэр улсуудад бол ингээд сүмийн хэсэг, каравансарын хэсэг, тэрний хэсэг гэх хэсэг байдаг. Одоо жишээ нь яг нэг зориулалттай барилга гэх юм уу? Би тэгж санаж байна. Каравансарай. Тэгээд зөвхөн гадны гэлтгүй одоо дотоодынхоо архитектуруудын ажлуудтай бас танилцаад тэрийг бид нар сурталчлаад тэгээд Прицкер авах хэмжээнд нэг л өдөр манай Монгол архитектурууд гарч байх. Тийм. Одоо бас гоё төслүүд хийдэг чанартай архитектурууд бас зөндөө байгаа гэдгийг бас мэдэрээ манай оюутнуудаа. Тийм. Ер нь өөрийгөө хаашаа явж байгаа, хаашаа явах гэж байгаа гэдэг мэдээд авчин гэдэг чинь маш явах. Би нөгөө уянга төрүүлсэн шүү дээ. Би ийм дуртай байсан чи ингээд тайсан чи энэ хүн гарч ирээд тэгсэн чин дээр уран бүтээл гарч ирээд бас л миний дотор байдаг заяа. Тэрийг олох тэр мэдрэмж бүр үнэхээр гоё ингээл би ингээл аль хэдийн нэг хүн баа шүү дээ. Нэг юм дуртай нэг хүн байсан чинь дахиад нэг юм за энэ хүн юм байна гэсэн чи тэр хүн нь
Тэр миний одоо өмнөх мэдрэмжүүдийг бас адилхан мэдэрсэн байх мэдрэмж гэх юм. Тэр ингээл амар гоё. Нэг юм сэргэлт болж исэн. Одоо ч гэсэн мартдаггүй. Яг хэний нэг дуурайх чинь бас нэг сонирмжлтэй. Тийм. Өөрийгөө хайж олох гэх юм уу тийм. Тэр чинь тусалж байгаа шүү дээ. Тийм. Тэгээ залруулга болгож хэлээ. Цоо шин юмыг бид нар бүтээн гэдэг бол 21-р зам жоох хэцүү болсон. Тэгээд чамтай төстэй хин байна. Чамтай төстэй зүйл бүтээж байгаа. Чиний үзэл бодолтой төстэй үзэл бодолтой хин байна. Тэр хүмүүсээс суралцаад тэгээд тэр дээр апдейтүүд хийх ч юм уу тий. Тэрийг би яриулаад үздэг байхгүй. Тэгэхээр энэ ташрамд бас нэг урайлга хэлэхэд нэг урайлгын толгоонд ороод ирлээ л тий. Бид нар ингээд альва юмыг хараад яг анхны сэтгэлдээ айгуу дүгэндээ штэ энэ юм байна, тийм юм байна. Тэгээ би яг чиний сая яг ярьж байгааг ингээд хараад үзэхээр тэр хүн яа юу илэрхийлэх гэжсэн, юу тэтэрхийлэхийг зорьсон тэр зүйлийг нь бас уншаад, сонсоод, судлаад тэр тал тэгж жагаад нэг дүгнэлт гаргаад ч юм уу тэгж жагаад нэг юм олж авах байхгүй хичээж үзээрэй. Яа тэгвэл Монголд нөгөө нэг сая Олимпийн нээлтийн нөгөө нэг хувцсан дээр айгүй шүмдэл гарсан шүү дээ. Тэгтэл яг зохион бүтээж байгаа хүмүүнээр нь ингээд тайлбарлуулахаар ингээд үнэхээр юм болгоно ингээд бодож хийсэн байхгүй. Тэгэхээр юм болгон бол бодож хийж байгаа. Тэгтээ бодож хийж байгаа хүмүүс ч гэсэн байгаа. Яг хөө бодож хийж байгаагүй хүмүүс нь олон болчоор хүмүүс ингээд жоох итгэхгүй байж магадгүй. Тэгтээ бас ингэж энэ үүний цаана нөгөө нэг учир байгаа. Дэлийн интер дээр яг архитектор нь юу бодож хийсэн, яасан гэдэг нэг хэсэг байдаг шүү дээ. Тийм тэр зүйлтэй адилхан аливаа дүнэлтээ гарахтаа гоё. Тэр хүн юу сансан юм аа? Тэр хүн юу өрхөхийг хүссэн байна? Тэр надад хүрч чадсан уу гэдэг тал дээр бас дүнэлт гаргаарэ гэж одоо мэргэлжилт нэгтэн найзуудад уриалъя. Гоё дуусгалаа. Ядаж ойлгохыг хичээгээрэй ч юм уу. Ойлгохыг хичээгээрэй. Бүр ойлгохээс өмнө бас ингэж бодмоор байхгүй тий. За надаас цаатахыг бодсон л байгаа байх гэд итгээд үлдээч ирээ тий. Тэгсэн бол тэгвэл тэр хүний бодсон тэр бүтээсэн зүйлийг бас өгөөсөхгүй тэр хүнийг одоо газар доор ортлон сэтгэлээр унгахгүй боломж биднэрт байгаа шүү тий. Мэдээч маш их утга учир ямарваа юмнаар аливаа ер нь ихэнх юмны ард маш их утга учир байдаг тий. Гүн зүй дугаарлаа гэж. Үнэхээр гоё ялаа. Нэг юм урлаглаг мэдрэмж аваад дуслаа. Тэгээд одоо цаашдаа бид нөр бас манай интерьерүүд маань интерьер дизайнеруудынхаа тухай ярина. Тэгээд их хүндээ агав мэрэгчлэлтэйгээ танилцах олон дугаарууд гоё орно. Төрдөө хотын асуудлаас жоохон ингэж ирээд тий. Тэгээд өөртөө подкасттайгаа хамт байгаарай. Өнөөдрийн дугаарыг нараач тартай хамт өнгөрүүлсэн сонсогчдоо баярлаа. Баярлаа. Та нарыг бас олон зүйл мэдэж авсан гэж бодож байна. Тэгээд бас мдээгүй фактуудах юм бол комент хийж бусдаа хэлж өгөөрэй. За тэгээд дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа.